Free audio post-production by alphonic.com. За сайн байцгаана уу манайхаа Mongolian Australia podcast-ийн маань хамгийн сүүлийн дугаар болох 100 дахь дугаар маань инхүү эхэлж байна. За энэ дугаараар Сидней хотоос E-Hub International боловсрал цагаачлалын агентлагт маркетингийн мэргэжилтэн боловсрал ба цагаачлалын зөвлөх учрал орж байна. За тэрээр Torrens их сургуульд бизнесийн маркетингийн чиглэлээр төгссөн ба Австралид ирээд 4 жил болж байгаа юм байна. За тэгээд тэрээр монголчуудынхаа визний асуудлуудад туслахын зэрэгцээ байнгын оршин суух визний талаар мэдлэг түгээн виза авахт нь туслан ажиллаж байгаа ийм мундаг монгол бүсгүй учрал буюу Rachel-тайгаа ярилцаад одоо сонсогч та нартай хэрэгтэй мэдээлэлээр дүүрэн одоо сүүлийн дугаараа хүрэхэд бэлэн болоод сууж байна. За сайн уу учрлаа. Сайн уу. За өнөөдөр подкастт маань орж байгаад маш их баярлалаа. Тэгээд 100 дахь зочин болоод сүүлийн зочноор маань орж байгаа учралдүүдээ маш их баярлалаа. Оо за харин баярлалаа. Намайг ууршаалцуулсан харин баярлалаа. 100 дахь дугаар гэдэг чинь ямар урт том төсөл вэ те. Тэгээд энэ төслийн хаалтыг хийхээр оролцож гин гэдэг бол маш том нэр төрийн хэрэг байна. Тэгээд урьж оролцож байгаад баярлалаа. Тэгэлгүй яах вэ? За тэгээд хоёлоо яриагаа эхэлнэ. За Австралид ирэхээс өмнө хоёлоо Монголд ямар ажил төрөл хийж исэн талаараа ярив. За би чинь өөрөө 10 жилээ төгсөөд 10 жилээ төгснөөс хойш юу нь одоо гадагшаа сурна гэд ер нь бодолтой байсан. Тэр бодлынхаа дагуу ер нь бас өчнөө олон орнууд руу тий бачаадуудаа явуулж агаад тэгээд British Blade ажилд орсон байгаа. Австралид руу сурах талаар сонирхож явж байгаа. Тэгээ British Blade ажиллаж байхдаа бас арын албанд ажилладаг байсан. Дахиад бичвэртэй орчуулга хийх гэх мэтчлэн ажлуудыг хийж явж байгаад маркетингийн албанд нь бас орсон. Тэгэж явж байгаад ерөнхийдөө маркетингдаа илүү төлөх үү сонирхолтой юм байна гэдгийг ойлгоод маркетингаараа илүү гүнзгийрүүлж явмаар байсан. Яг тухайн үед бас надад дахиад өөр компаниас бас давхар маркетингийн мэргэжлэрээ ажиллах санал ирээд би бас барилгын компанид нэг хэсэг ажиллаж байгаад ажиллаад нэг удааг байжсэн чинь миний виз гараад түрээд ирсэн. Ямар гоё. Тэгэхээр удаашлаарай. Оо би юм хэлэхгүй байсан юм аа. Тэгэхээр чи юу л хэдэн онд ирсэн бэлээ? Оо би ч болохоор зэрэг яг нөгөө ковид гээд хамаг хэл хаацсан байсан шүү дээ. Хэл нээгдээл би шууд орж ирсэн. Тийм 4 жил болж байгаа гэсэн. Тэгэхээр 21 онд гэсэн үг тий? Тийм 22 онд. 22 оны 1 сард орж ирсэн. Тийм. Тэгэхээр Torrens их сургуульд бизнесийн маркетингийн чиглэлээр төгссөн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь оюутны амьдралаас бас хоёул хүмүүстэй хуваалцъя л да. Оюутны амьдрал за би чинь одоо Монголд байхдаа л оюутны амьдралаа их кино шиг төсөөлдөг байлаа. Нөгөө Америк кинонд гардаг тий. Амар л гоё юу ах юм байх гэдэг. Шоудаж цэнгээс явж явах юм байхад баал гэж бод төсөөлдөг байсан. Тэгээ ирээд яг ирсэн чинь бас яг амьдрал дээр бас шал өөр байсан. Оюутны амьдралаас яг таны сурж байгаа юусоо хамаараад бас өөр байдаг баг. Би болохоор зэрэг яг их сургуульд сурж байсан гэхэлээр хичээлийн хавьд нэлийн чанга. Тэгээ дээрээс нь нэмээд яг оюутандаа зориулсан төслүүд айгүй их байдаг байсан манай сургууль бол. За яг хэлээр орж ирээд байж хат чинь хөл хорионоос болоод эхний 2 семестр л онлайнаар орсон шүү. Онлайнаар ороод бас яг кампус дээр очиж чадахгүй тий хичээлээ дандаа онлайнаар үзэж явж байсан болохоор оюутны амьдралыг яг сайн мэдэрч чадахгүй. Яг цагийн ажиллаа хийгээл амжааны мөнгөө цуглуулаад тий тэгээ явж байсан болохоор яг тухайн үедээ оюутны амьдралыг төлөвлөн мэдэрч чадахгүй байсан. Тэгээ би чинь нөгөө яг кампус дээр орох болоо тэр үед чи яг манай кампус сургуулийн маань кампус яг шинээр баригдаад яг дөнгөж ашиглалтанд орж исэн. Яг энэ хөл хорионы үеэр цаг ашиглаад манай сургууль шинэ кампус барьсан байсан Сидней хотод. Тэгээд цааш энэ Будган университетийн кампуст очиод 9 сарын 1 шиг хамаг байдаг гоё дээрээ тавиал очиод амар олон гадаадуудтай нэг ангид суугаад хичээлд орсон. Манай сургуулийн яг
нэг давуу тал нь гэх юм бол юу юм бэлээ. Айгуу цөөхөлөө нэг ингэж суудаг. Нэг 20-25 улаа. Хамгийн ихтэй 25 улаа ордог. Тэгэхээр ер нь бол кинон дэр гардаг шиг нэг 100 улаа нэг лекцэн дахин суугаад идэггүй. Тэгэхээр яг багш нь яг нэг хүүхд толгонд ингээ хурц ажиллах нь айгуу дэмжтэй санагдсан. Тэгээ дээрэс нь видалта хийх аврыг нь амар сайн ойлгомжтой тайлбарлаад өгчдөг. За тэр хичээл ном нь яг айгуу юунаас багшаас амараад өөр байдаг. Тэрнээс гадна манай сургуулийн хамгийн гоё юм нь болохоор зэрэг хүүхдүүдэд тийм каунселинг өгдөг байсан. Success coach гээд та карьераараа яаж явах юм те? Ер нь одоо энэ мэрэгчлэрээ цаашаад яаж карьераа хөөх юм? Одоо Австралид яг энэ мэрэгчлэрээ ажилд ороход ямар юм бэлдүүл зүгээр байдгийг гэдэг тал дээр нь зөвлөдөг нэг тийм баг хамт олон байдаг. Тэр нар дээрээ бас ингээд цаг аваад ярьчих болдог. Тийм хөтөлбөрүүд бас байдаг гэсэн. За тэрнээс гадна гэх юм бол бас юм сэтгэл зүйн зөвлөгөө урцаас байдаг гэсэн шүү. Заримдаа тэр чинь гэрээ санаа те хичээл номоо чадахгүй байгаа ч юм шиг санагдал. Би чинь 10 жил тахтай амар онц ордог гэдээ өөрийгөө бодцтой итгэсэн. Энд ирээд нөгөө хичээлүүд дээр муу 100 аваад болдгүй сэтгэл санаагаар унаад. Тэгээд ирэхэд яг тийм сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бас тийм үйлчлэгээ байдаг гэдгийг олж мэдээд бас сэтгэл зүйчтэй холбоотой ярьж мараад. Би ингээ гэрээ санаад дүнгууд маань жоохон тааруу сэтгэл санаагаар унаад ингээд байна гэж ярьсан чинь ингээд сэтгэл санаагаар айгууд сайн дэмжиж өгчдөг тийм бас үйлчлэгээ байдаг. Тэр нь бас айгууд таалагдчихсэн шүү. Яасан гоё юм те. Харин тиймэрхүү үйлчлэгээнүүдээс гадна бас оюутнууд нь чөлөө цагаа өнгөрүүлэх тийм хэсгүүд бас айгүй их байдаг. Манай сургуульч айгүй гоё одоо сургуулиар бахан магтах нь. Ширээний теннис тоглодог хэсэгтэй. За футбол гэдэг манай гар хөл бөмбөг байдаг штэ. Тийм ширээтэй. Тийм юм тоглодог хэсэгтэй. За тэгээд оюутны зөвлөлтөнд амар их юм гэж санаачилдаг. Би ч бас төгсөх курст оюутны зөвлөлтөд ороод бас бахан явсных бас нэлээд олон юм үзье. Аялал маяллаар яваад ер нь оюутны амьдрал айгүй баялаг, айгүй гоёсан. Тэгэлгүй оюутан нас тэгэл те single young те бас юу л бол юу хийж бүтээхээр нас дээр чинь яг тэг оюутны зөвлөлийн дарга маргаар болоод ингэж бас явна гэдэг чинь бас гоё штэ бас юм. Дарга нь бол биш шүү. Гишүүнээс. За гишүүн. Тийм би маркетинг гэж яг нэг хичээлийн чинь бас нэг хэсэг болоо авчиж штэ те. Бас тэр үгээрээ маркетинг яваадна гэдэг чинь. Яасан гоё юм. Тэгэхээр ажлын хувьд яаж вэ? Хүмүүс маань бас сонирчиж магадгүй. Ажлын хувьд ямар ажил хийж байгаа оюутан байхдаа? Оюутан байхдаа хийжсэн ажлууд маань уу? За би ч одоо өстө бүгдийг хийсэн гэж бодлоо юугүй. Ямар ч үсэн ирээд бол шууд галтгоонд ажилласан. Галтгоон сүшээний газар ажиллаж агаад сүшээний газартаа байж авах хугацаанд бас expert education гэдэг бизнес агентлагаар гадаад ажлын санал ирээд. Тэгээд expert education гэдэг бас бизнес агентлаг нэг хэсэг ажиллаж байсан. Хэднээс сар л ажиллаж байсан. Тэгээ яг хичээлийн хажуугаар яг хийхэд бол бас айгүй хүндрэлтэй байсан болохоор би ялцчихгүй ажлаа солих шаардлагатай юм байна. Ингэж хагас дутуу хийвэл одоо хүмүүсийн материалыг юу гэж тэгж алаад явахгүй гэж бодоод ер нь бол тэр ажлаасаа гарсан байгаа. Тэгээд гараад би чинь офис цэвэрлэгээний ажил тэгээд офис цэвэрлэгээний ажил хийж явж агаад за тэндээсээ дараад нь гараад би чинь эргээд галтгоонд ажиллаж байсан юм биш үү? Нэг сонирхолтой юм Монгол явж ирэх болгондоо нэг ажилласаа гарчдаг нэг тийм юутай. Нэг тийм паттернтай нэг югдаг үлээ. Тийм дандаа нэг тэгчээд идэг. Тэгээ Монгол явж ирчихэл дандаа яг ажиллаа солиод идэм аа. Тэгээ би яг хамгийн сүүлд галтгоонд ажиллаж агаад тэгээд энэ ажлын газартаа орсон байгаа. Тийм юм тий. За тэгэхээр хоёлаа eHub International-д одоо маркетингийн мэргэжилтэн боловсрал болон цагаачлалын зөвлөхөр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ байгууллагад хоёлаа хэрхэн яаж олж авсан тий анх яаж ажлынхаа зарыг болов яаж ажилд оров эсвэл найзаараа дамжуулав зараар оров CV-гээ яав интервью яав тэр ажилд орж исэн талаараа тэгээд бас байгууллагын талаар. За энэ их хөвчлөлтэй түүхээ. За би чинь яг оюутан болоод төгсөөд 12 сард яг төгссөн. 12 сард төгсчөөд би чинь яг тийм дадлын ангид байсан багштайгаа ингээд подкаст бас давхар орж исэн.
Тэгээд яг ийм content creation, сургуулийнхаа content creation marketing-ийн багт нь бас нэг хэсэг дадлага хийсэн. Тэгээд одоо ер нь одоо CV-гээ ингээл өргөжүүлээл те өөрийнхөө түүхийг бүрдүүлээл яваад байсан. Тэгээд яг мэргэжлэрээ ажилд ороход миний хамгийн том зорилго байсан. Тэгээд дадлага хийж яваал те би бол үнэхээр хэдэн мянган газар руу apply хийсний бол одоо бүр үнэхээр санахгүй байна. Яг нэг удаа тоолж үзэхэд бол бараг 1000-2000 газар руу ч явуулсан байлоо. Мэргэжлэрээ ажилд орох гэж одоо яг тэр үед юу болсон байсан юм байгаа юм маркетингаар ажилд орно гэдэг чинь бас хүнд юм байлээ шүү. Хэцүү байлээ. Тэгээс одоо нөгөө нэг хүн өглөөс ирээд Instagram юм уу Facebook ухдаг штэ. Би бол LinkedIn ухдаг байлаа. Indeed ухдаг байлаа. Тэгэж явж исэн чинь нэг өдөр би ажил дээр завсарлагаараа уцаа харсан чинь LinkedIn-ээр нэг хүн над руу бичсэн байна. Ингээд ажилд ингээд орох хүсэлтэй байгаа гэд ингээд open гэж тавьсан байна. Чи ингээд ажилд орохыг хүсэлтэй байгаа юу? Интервьюд орох уу? Манай дээр ирж уулзаач гэд нэг хүн бичсэн байсан. За. Тэгээ би тэрийг нь хараад харсан чинь ингээд Непал хүн байна. Тэнгүүд нь би чинь нөгөө нэг ингэ чи scam ямар илээд те манайхан чи мэдж байгаа штэ ингээд өдрийн хэдэн танихгүй дуудлага ирээл танихгүй мессеж ирдэг. Тэгээд scam юм байна да гэж одоо тоохгүй хайцсан. Гэсэн чинь нэг 2-3 хоногийн дараа дахиад биччихээн. Үгүй энэ ч одоо яасан тууштай scammer вэ гэж бодоол. Тэгэж яаж байгаа дахиад дараагийн 3 дахь удаага над руу бичсэн би энэ одоо офис мофисынхаа хаягийг явуулсан байлуу да. Тэнгүүд нь энэ чинь бүр офис мофисын хаяг хийсэн. Ямар амар туршлагатай scammer вэ гэж ороод хараад одоо 3 дахь явуулж итгэх нь хаашаа одоо сонирхол төрөд орж харж байгаа байхгүй юу. Тэгээд ороод харсан чинь яг ингээд лежит газар байгаа яг ингээд жинхэнэ альбом байгуулга тий. Тэгэнгүүт нь би яана энэ хүн ч одоо жинхэнэ хүн байсан юм биш үү. За би очиж уулзъя гэ. Тэгээд цаг тавлаад ирж уулзсан байгаа. Яа. За Тэгээ ерөнхийдөө бол маркетингийн мэргэжилтэн тэгээд хажуугаар нь бас боловсрол цагаачлалын зөвлөх ажилтан гэж. Хор ажиллаж байгаа. Нэрээ интервью эднэр нь яаж орсон? Ер нь эхний интервью дээрээ шууд ажлын ярилцлаган дээрээ тэнцээд орсон уу? Яасан? Тэгээд юу болсон? За тэгээ ирээд уулзсан. Ирээд уулзсан чинь ямар ч байсан агентлагыг хараад за энэ хүн ер нь бол миний ингээд өнгөрсөн ажлын түүхийг харсан хүн байна. Намайг айгу судалсан хүн байна гэдгийг нь ойлгож байгаа. Яа тэгэхээр би чинь миний CV-н дээр бол 2-2 айгу том эйженсид ажиллаж байсан тийм түүх байгаа шүү дээ. Тэрийг хараад яг энэ хүн бол одоо эйженсид ажиллаж байсан түүхтэй юм байна. Маркетингийн чиглэлээр сурч төгссөн маркетинг сонирхолтой хүн юм байна. Би ч бас өөрөө тэр сургуулийнхаа подкастны тий маркетингийн багт нь ажиллаж байсан, content creation багт нь ажиллаж байсан болохоор тэр гих мэтчлэн тий намайг миний профайлыг хараад чи бол үнэхээр яг миний ажилд авахыг хүсэж байсан хүн байсан. Чи бол ингээд 10 ингээд юуны тий 13 бүтцсэн хүн байсан гэж намайг болгоод яриад магтаад намайг тэгэл ер нь бол яг чамайг ингээ авахыг айгүй хүсээд би чамраа бүр ингээд маш удаан ингэж бичлээ. Ашгүй эцэстэн чи хариуллаа. Гэрсэнд чи амар баярлж байна ингээд тэгэж ярьсан. Тэгээд ерөнхийдөө бол барыг намайг юу интервью хийх барыг тэгэл шууд ажиллаа. Тийм үү яасан гоё. Шулуун дардан замаар орсон. Гэхдээ яг харахгүй юм байна л да. Яг хийсэн ажилласан туршлага тий хаана юу хийжсэн бүхэл юм нь яг тухайн хабд хэрэгтэй л хүн яг хайж исэн хүний л байсан биш үү манай өчрөл мань. Харин тийм. Одоо тэгэл бас хаяа тэрийг хэлсэл хэдэв би одоо намайг явуулаад байгаа юм шиг санагдаад байдیں۔ За тэгэхээр байгууллагынхаа талаар хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа илээ. Тэгээд ер нь үйлчлүүлэгч нар нь ер нь хэр олон байна, ямар орны хүмүүс эдгийг гэх мэтчлэн байгууллагынхаа талаар танилцуулаад. За манай байгууллага бол одоо өөрөө 8 төсөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд одоо чинь Филиппин, Непал, Фижи, Бутан, Иран, Бангладеш, Монгол өөр чинь ихтэй орн байгаа л дээ. Нэлээд олон орн байгаа шүү. Гэхдээ зөвхөн энэ орнуудаар хязгаарлагдахгүй. Ер нь бол бүх орны хүмүүс ирдэг. Манай дээр чинь бүр Египт хүмүүс ч ирж байсан. Хятад хүмүүс ч ирдэг. Таиланд хүмүүс ч ирдэг те. Орон орны хүмүүс ер нь ирдэг. Тийм олон улсын байгууллага гэж бас аягүй олон орны хүмүүс бас давхар ажилладаг.
тухайн орныхоо хүмүүсийг ер нь хариуцаад ажилладаг. За тийм байна. За тэгвэл одоо хоёлоо монголчууд маань бас сүүлийн үед бас ямар төрлийн виз мэдүүлж байна? За сургалт байна уу? Аялал байна уу? Ур чадварын виз байна уу? За тэгээ яг уу ковидын өмнөх үе, ковидын дундах үе, дараах үе гэж ингээд ер нь визний мэдүүлэлт нь одоо шал өөр болоод байна л да. За тэгэхээр одоогийн байдлаар ер нь ямар шүү байна, хүмүүс маань яг ямар виз мэдүүлж байна, ямар виз нь илүү гаралттай байгаа юм? За мэдээж хэрэг бол одоо Монголоос анх ирэхдээ бол бид нар чинь нэг бол аялалаар нэг бол сургалтын визээр л ер нь ирдэг штэ. Бас нэг бол дагалдан гар тий. Суралцж байгаа хүнийхээ нөхөр дагалдан гарч юм ирдэг. За ер нь бол угаасаа хിവэрэ байгаа. Монголоос бол шууд ажлын визээр ирнэ гэдэг бол нэлээд хүндрэлтэй. Одоо тэр тал дээр бол ер нь нэлээд хүндрэлтэй гэж хэлж байна. Тэгэхээр ер нь сургалтын визээр ирээд орчинтойгоо танилцаад байнга оршин суух визний хатад ер нь жоохон судалж байгаа тэр рүү оруулах зүгээр гэдэг. Тэгэхгүй одоо бас шууд ингээд ажлын визээр ирье гэж манайд бас бичээд байдаг байхгүй юу? Тэгэхээр бас айгүй жоохон боломжгүй бол биш, боломжтой. Гэхдээ айгүй хүндрэлтэй. Нэлээд өндөр өрсөлдөөнтэй гэсэн үг. Тэгэхээр яг хамгийн номер 1 угаасаа виз мэдүүлэлт бол манай монголчуудын хувьд сургалтын виз байгаа. Сургалтын визээр ер нь бол шиглэгтэй. Тэр сургалтын виз нь цаашдаа байнга оршин суух руу гэдэг тэр төлөвлөгөө том зураглалыг бол манайх гаргаж өгдөг гэдгээрээ даваа талтай байгаа. Зөвхөн одоо нэг удаагийн сургалт биш те. Одоо юу гэдэг чинь би мастераар сурмаар байна гингүүд мастерт ингээл бүртгүүлэл орхих гэдэг бол биш. Таны яг эцсийн зорилго чинь яг юу юм бэ гэдэг дээр нь илүү төвлөрөөд яг тэр хүний зорилго те төлөвлөгөө дээрээс нь өнгөрсөн түүх зэргийг нэгэ бүгдийг нь том зургаар нь харгалзаж үзэж хагаад за ингэж яваад ингэж сураад тэгэж явал танд илүү зүгээр юм байна гэж одоо манайх энэ гаргалгаа гаргаж өгч байна гэж бол манай байгууллага тэгж ажилладаг байгаа. Тэгэхээр бизнес гэхээр яг сургалт бол угаасаа хамгийн их мэдүүлдэг үед. Тэгэхээр за тэгвэл сургалт мэдүүлье. За одоо ингээд манай Монголоос сонсож байгаа сонсогч нар манааша зорих гээд ингээд юугаас эхлэхээ мэдэхгүй. За сургалтаар гэж. За тэгвэл сургалтын виз мэдүүлэхийг хүсэхэд ер нь ямар ерөнхий шалгуурууд байдаг вэ? Тэр мэдээж гэхдээ яг хүн болгон өөр байгаа тийм хүн болгоны нөхцөл өөр байгаа, боломж нь өөр байгаа, санхүүгийн боломж гэх мэтчлэн боломжууд нь янз байгаа, ажил хийж байгаа, нийгмийн даатгалтай даатгалгүй гэх мэтчлэн. Тэгэхээр хүн тул яг өөр юунууд гарч ирэх байх л да. Яг ерөнхий шалгуурууд нь яг ямар бичиг баримтууд ер нь бүрдүүлэх ёстой гэдэг юм. За тэгэхээр Монголоос анх удаага Австрали руу ирэхээр судалтай визээр ирэх гэж байгаа хүмүүст гэх юм бол хамгийн нэгдүгürt нь сургуулийн эсэлтийн бичиг авах шаардлагатай. За тэгэхээр сургуулийн эсэлтийн бичиг авах нь тэгэхээр виз мэдүүлэхээс өмнө сургуулиасаа эсэлтийн бичиг аавна. Тэрэнд одоо сургууль болгоны чинь шаардлага бас өөр байгаа. Мэргэжил болгоны шаардлага бас өөр байгаа. Тэгээ хэлний онооны шаардлага гэх мэтчлэн. За ямар ч байсан сургуулийн процесс боллоо гэж үзье. Тэгээд сургуулийн хувирсгыг авчлаа. Эсэлтийн бичиг авчлаа. Эсэлтийн бичиг гэдэг маань бол CO гэж манайхаар хэлбэлтэй ажилласан шүү дээ. Confirmation of Enrollment гэдэг. За тэр бол хамгийн нэгдүгээрт хэрэгтэй зүйл. За тэгээд тэрнийхээ хажуугаар Genuine Student Statement гэж байгаа тийм. За хуучин бол GTE гэж нэрлэгддэг байсан бол одоо GS бодоод өөрчлөгдсөн байгаа. Genuine Student Statement гэж. Би одоо жинхнээсээ суралцах байгаа шүү. Би чин сэтгэлээсээ тийм жинхнээсээ суралцах байгаа хүн шүү гэдгээ баталж байгаа тэр захиа гэх юм уу? За тэр захиагаа маш сайн бичсэн байх шаардлагатай. Тэгээ дээрээс нь нэмээд санхүүгийн баталгаа одоо сурч явах хугацаанд яаж санхүүгээ зардлаа даах юм? Энэ хугацаанд яаж амжиргаагаа дагуулж авах юм? Тэр хугацаанд одоо ядаж 1 жилийн амжиргааны зардал дээр нэмдэг нь 1 жилийн сургалтын төлбөр тэгээд бас ирж очиход асуудалгүй гэсэн аяллаа зардал гэдэг $2000 нэмэгддэг. Энэ зардлуудыг бол тасандаа байршуулж харуулах шаардлагатай. Мэдээж тэр мөнгийг хэрхэн яаж олсон их үүсрүүдийг нь бас тайлбарлаж бичих шаардлагатай. За тэрнээс гадна нэг асуудаг юм одоо сургалтын визэнд англи хэлний оноо шаарддаг уу гэж асуудаг тийм. Тэгэхээр
хэлний бэлтгэлээр ирэх гэж байгаа тий дан хэлний бэлтгэлээр ирэх гэж байгаа хүмүүст маань бол англи хэлний оноо шаардлагагүй. Харин бусад төрлийн визний оюутны виз мэдүүлэх гэж байгаа бол англи хэлний 6 оноо шаардлагданаа. Тий. За ерөнхий бол ямар байх нь тий. Тийм хэрвээ англи хэлнийх нь оноонд хүрэхгүй байх юм бол уртаа 20 вид дэх англи хэлний бэлтгэл авч болохоор байгаа. Үүн дээр нэмээд мэдээж хэрэг хамгийн сүүлд нь эрүүл мэндийн даатгал гэж орж ирнэ. Эрүүл мэндийн даатгал бол таны яг суралцж байх нийт хугацааг бүтэн хамарсан байх юм. Одоо тийм бусдтай эрүүл мэндийн даатгал. Одоо хэрэг мастер гэдэг чинь одоо за мастрын 2 жилийн сургалт байлаа гэхэд 2 жилийн бүтэн юм уу эсвэл жил дээр нь харуулах ёстой юу? Үгүй 2 жилийн бүтэн байх шаардлагатай. Одоо хэрвээ та мастерт мэдүүлэх гэж байгаа бол мастер 2 жилийн 24 сар биш үү те? 24 сар дээр нэмэх нь 2 сар гэж авдаг. Яагаад гэхээр тэр хүн ч одоо бас хичээлэн дуусчаад 2 сар дахиад илүү визтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хугацаанд ер нь бол эрүүл мэндийн даатгал нь бас давхар байх хэрэгтэй гэсэн. 2 сарын илүүтэй авдаг шүү. За тэгэл үлдсэн юмнууд нь бол мэдээж хэрэг нөгөө нэг ойлгомжтой зүйлстэй пассворд тэгээд бусад таны боловсролын дипломууд тий 10 жилийн диплом, бакалавр гэдэг ч юм уу. Тэр бол мэдээж хэрэг шаардлагатай. Нэр нь насны хувьд яах вүлээ? За одоо манайхан ч тэгж байгаа. Би 30 гарцаа, 40 гарцаа тэр сургууль моргалтны чи виз гарахгүй бах уу гэд бодож байгаа хүмүүс. Сургалтын визэнд бол яг нас заадаггүй. Харин сургуулиуд бол нас заадаг зарим нь. Одоо бакалавр гэхэд 25-аас доош настай байна гэдэг сургуулиуд байна. За тэгэнгүүт мастер гингүүт тэдээс 20-оос дээш настай гэдэг ч юм уу. Тиймдгүү сургуулиудад хамаараад өөрөө насны хэд ороод тавигдсан байдаг болохоос биш. Визэнд бол ямар нэгэн насны хэд ороод тавигдааг байдаг. Тийм үү. Тэгэхээр одоо за тэгвэл 40-тэй за нэг хүн сургалтаар ирээ магистраар сурыг, бакалавраар сурыг гэхэд ер нь боломжтой байдгийн болов. За сургууль нь тэр нас заагаагүй болоод ер нь виз гарах магадлал ер нь хэр байд юм бол өнгөрцөн байна уу? Эсвэл хөгшин байна уу? За яг өнгөрсөн хугацаанд бас энэ одоо 40-тэй гэдэг чинь 40 жилийн хугацаанд яг юу хийжсэн бэ те 10 жилээ төгснөөс хойш яг юу хийсэн бэ? Сургуульд сурч ирсэн үү гэдэг бол бас айгүй чухал фактор болоод явчихж байгаа юм л да. Одоо жишээлбэл одоо ажил чигээгүй, сургуульд ч сураагүй одоо тийм завсар гэж ярьдаг шүү дээ. Gap гэж ярьдаг те. Gap ер нь бол бага байх тусмаа зүгээр. Тэгжээж ер нь бол сургуулиас авирлага авах магадлал нь айгүй өндөр болоод ирнэ. Сургуультай ажиллаж тэмцэн штэ манайхад. Сургуультай тэмцээд сургуулийнхаа эсэлтийн бичгийг аваад тэгжээж бизнесдээ мэдүүлнэ. Тэгэхээр ер нь бол яг таны нас гэхээсээ илүүтэйгээр өнгөрсөн хугацаанд яг юу хийж ирсэн те ямар мэргэжлээр явж ирсэн та юунд илүү сонирхолтой юм та юугаараа илүү одоо ингээд сурах сонирхолтой байгаа юм те танд яг ямар мэдлэг дутагдаад байгаа юм гэдгийг ер нь одоо илүү сайн дутагдсан байх шаардлагатай гэсэн үг. Тэр насан дээр зөвхөн тийм насан дээр зөвхөн суурьж тийм юм бол за хүмүүс манай ойлгосон баг. За тэгэхээр ер нь сургалтаар ирээд одоо Австралид байгаа те студент визтэй монголчууд маань бас энд ирээд PR виз мэдүүлэхийн тулд бас ер нь мэдүүлэхийг хүсдэг тийм үү. Тэгэхээр сургалтын визнес шууд PR-ын визууд хүсэж чадах уу эсвэл заавал спонсор визээр дамжиж PR авах юм уу? За ерөнхийдөө би одоо юу яач нийт нэгэнгүү ингээл бизнесийн тоомог яриад байл хүмүүсийн толгой ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр аюу ойлгомжтой байдлаар амар энгийн үгээр тайлбарлах гэж хичээе гэж бодож байна. Одоо ер нь бол Монголд маань одоо яг энэ байнгын оршин суух виз гэдэг ойлголтын талаар ерөнхийдөө бас тийм амар ойлголттой байхгүй байгаа юм байна гэдгийг би яг ажилд ороод ойлгосон. Тэгээд яг тайлбарлахад хоёр төрлийн байнгын оршин суух виз байгаа гэж бодчихъя. За нэг нь болохоор зэрэг та компаниас спонсор авна. Та компанид ажиллаад спонсор аваад тэр компани таныг спонсорлоод ажлын виз олгоно гэсэн үг. За тэр виз нь болохоор 2-4 жилийн хугацаатай байдаг. Тэндээсээ үргэлжлээд 2 жилийн дараа та
байнгын оршин суух руугаа дамжаа орох боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэр бид бүгдийн яриад байдаг спонсор виз гэж яриад байгаа шүү дээ. Энэ нь өөрөө төр зургийн виз ах нь. Тэгээ төр зургийн визнээсээ дамжаад байнгын оршин суух руугаа ордог гэсэн үг. За нөгөөх нь болохоор зэрэг ямар нэгэн компаниас хамаарахгүйгээр та өөрөө одоо nomination гэж яриад байгаа юм л да тий. State nomination эсвэл skilled nomination виз гэж яриад байгаа. Тэд нар маань болохоор зэрэг ур чадвар дээр нь суурлаад одоо онооны систем гэж яригадаад байдаг шүү дээ. Хүмүүс ч одоо тэдэн оноотой байх хэвээр оноо маань өрөхгүй байх гэдэг ч юм уу тий. Онооны систем энэ дээр орж ирдэг. Одоо энэ компаниас хамаарахгүй бизнес дэр гэсэн үг шүү. Энэ дээр болохоор зэрэг хүмүүс оноогоороо өрсөлдөөд буригддаг гэсэн. Улсаас нужаас гэд хоёр төрлийн байгаа бас дотроо. Ерөнхийдөө бол таныг одоо манай Австрали улсад те байнгын оршин суугыг ингээд хүлээн зөвшөөрч байна гэд урилга явуулдаг гэсэн. Визээ мэдүүлэх. Тэгэхээр оноо цуглуулна гэхээр бас сонсож байгаа хүмүүстээс дахиад тайлбарлаад өгөл дээ. Яг ямар оноо цуглуулах яриад байгаа юм болоо гэж бодож байна. За оноо цуглуулах оноон дээр болохоор зэрэг юу яадаг? Хэдүүлээ интернетээр хаагаад үзэх юм бол points calculation те Australian migration гэд хаагаад хамт гараад ирэндээ бас юу ч. Гэтэ ер нь бол яг юуг нь тооцоод байдаг вэ гэхээр за энэ бол нас, англи хэл, таны боловсрол, ажлын туршлага, за энэ дэх ажлын туршлага, Монгол дахь ажлын туршлага, за тэгээд дээрэс нь нэмээд сурсан тий Австралид сурсан юм уу гэх мэтчлэн энэ бүх жижиг деталууд дээр оноо цуглуулах боломжтой гэсэн. Хамгийн өндөр оноо авах боломжтой хэсэг бол англи хэлний хэсэг байдаг тий. Манайхан чинь хэрвээ IELTS-ийн 8 болно бүх хэсэгт 8 болон түүнээс дээш оноо авчих юм бол 20 оноо авах жишээтэй тий. Тэгээд бас онооны маань хувьд болохоор зөв системний маань хувьд 65 оноо яг босго оноо байдаг. Дор хаяж 65 оноотой байж та энэ визийг мэдүүлэх хэрэгтэй болно гэсэн үг. Одоо виз биш шүү. Визгээ буруу ярьчлаа. Энэ одоо виз мэдүүлэх хүсэлтээ илэрхийлэх гэж ярьтیں۔ Тэгээ хэлэхээр бас айгүй хүндрэлтэй. Тийм тий. Тэгэхээр за тэгээд яг та бүхэн манаас сая түрүүхийн учрлыг маань хэлсэнчлэн тэр Google-аас хайгаад үзээрэй. Яг тийм юу гэдэг юм шүү дээ. Calculation хайгаад олж болох юм шүү. Тэгээ яг өөрөө тэрийгэ бүгдээ хийгээд хэдэн оноо авч болохыг бас харж болох нь шүү та бүхэн маань. За тэгээ мэдээж хэрэг илүү өөр асуух юм байх юм бол тий манай дээр хүрээд ирж болно. Надтай яриад уулзчих болно. Яг үнэ. Тэгээ бас тайлбарлаад өгнө. Яг үнэ. E-Hub International дээр очиод овчлогтойгоо уулзаад өөрийнхөө хэлээр монгол хэлээр сайхан зөвлөгөөгөө аваад ярилцаад өөрийнхөө нөхцөл байдлыг яриад ингээд яг тухайн таны нөхцөл дээр чинь зөвлөгөө өгөөд явах байгаа шүү. Тэгээ доор комментоор бас та бүхэнд нэр бас E-Hub International-ийн хаяг утас линк Facebook page юу нэ? Facebook page-ийн линк бас орж өгнө. Facebook, Instagram тий хайгуудын доор оруулаад өгнө. Тэгэхээр та бүхэн илүү мэдээж битээр бол одоо зүгээр ерөнхий ярьж байгаа мэдээж подкастгийн хугацаанд тий бас хугацаанд баригдаж байгаа учраас ерөнхий мэдээллүүдийг өгөөд явж байгаа шүү. За тийм байна. За тэгэхээр спонсор виз рүү ингэж яа гэм. Тэгэхээр ер нь за тэгвэл анханасаа Монголоос мэрэгчлээ сонгоод сургалтаа сонгох үедээ ер нь бас нэг хэрэгтэй мэрэгчлэр цаашаага PR болж PR виз авах боломжтой мэрэгчлүүд гэж бас байх шиг байна те. Тэгэхээр ер нь ямар мэрэгчлэр сурах гэж ирүүл илүү бас цаашаага байнгын орсон суугчийн визийг үсэх магадлал маань дээшлэх вэ. За тэгэхээр яг энэ бас айгүй яг энэ мэрэгчлэр сурвал яг баттай PR виз авна гэдэг ч юм уу те. Тийм юм бол байхгүй. Яг таны өөрийн одоо өнөөдрийг хүртэл хоригдлуулж ирсэн туршлага боловсрал дээр үндэслэн гэдээ бас яриад байгаа. Тэрнээс гадна энэ мэрэгчлүүд маань өөрөө жагсаалтаар ингээд жил болгон улсаас ингээд авчдаг. За тэгээд тэр листэн дээр таны мэрэгжил байна уугүй юу гэдгийг та бас шалгаад үзэж болно. Тэр нь болохоор skill occupation list гэдэг байдаг.
Тэр лист маань одоогоор бол яг энэ жилийн лист маань яг finalized болж гараагүй байна тий. Тэгэхээр одоохондоо гараагүй. Уг нь бол нэг одоо 8 сарын сүүлээр мөлөөр өссөн байхгүй юу? Энэ жил бол цаадаа засаг төр солигдоод тий нэлээд том өөрчлөлтүүд орох тэмцтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ талаар яг мэдээллүүдийг бол би яг ингээд тухай бүрт нь ингээд бас мэдээллүүдээ хүргэх ингээд зорилготой байгаа. Яг одоо шинжилэлтүүд тий. За хамгийн сүүлд гэхэд Queensland мужид бас шинжилэлт өөрчлөлт гараад одоо мууж болгон ч бас өөрсдөө бас дотроо тийм мэрэгжлийн жагсаалттай тухайн мужид яг эрэлттэй хэрэгцээтэй байгаа мэрэгжил нь яг юу вэ те. За ер нь бол тэр листнээс бас гарч болно. За хамгийн түрүүнд бодогдож байгаа юм гэх юм бол одоо яг хамгийн эрэлттэй байгаа мэрэгжил бол Австрали орон даяараа Австрали улс даяараа сувилагчийн мэрэгжил айгүй эрэлттэй байгаа. За тэрнээс гадна цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, за IT-ийн мэрэгчлүүд тий. За өөр бусад барилгын ажилчид, мужаан, за нуурчин, за гэх мэтчлэн. За энд харамсалтай нь манай нөгөө ихэнх монголчууд гэдэг төмрийн ажил маань бол жоохон төвхтэй байдیں۔ Тэрийг айгүй их асууж хүмүүс ирдэг. Тэгэхээр яг нөгөө нэг заасан мэрэгжил дээр нь яг бас яг тэгэж still fixer гэж орж ирэхгүй байх гэсэн үг тий. Тийм, still fixer яг хоо листинг байгаа. Гэхдээ бүр яг хамгийн эрэлттэй мэрэгжлүүдийн нэг нь бол биш байгаа байхгүй юу? Зөв. Троос нэг ранк мэгтэй хамгийн эрэлттейнүүд мэднэр гэл тий. Тэнгүүтээ тэр дондаа skill assessment ур чадварын үнэлгээ хийлгэхэд арай амархан нь айлын, хэцүү нь айлын. За тэнгүүтээ тэр чинь амархан байх юм бол мэдээж хэрэг маш олон хүн ороод өрсөлдөөн өндөр болно. Тэгэхээр онооны систем гэж түрүүний ярьсан оноон дээр өндөр авах шаардлагатай. Гэх мэтчтэй. Хоорондоо ер нь айгууд уйлстай тэгээд том зурагчлаар нь харж явах шаардлагатай байдаг. Тэнгүүд яг хүмүүс надаас асуудаг юм болохоор зэрэг ядахгүй. Байнга оршин суух визийг надад яриад өг гэж орж ирдэг. Тэнгүүд ч одоо энийг бүтнээр нь ярих одоо тий энэ чинь би өөрөө одоо стил ингээд өдөр болгоо ингээд шинээр юм сурч яадаг. Одоо шинэ өдөр болгон шинэ мэдээлэл араас тий тэгж явж хахад одоо тэр бүх юмыг ингээд нэг хүнд 30 минутын зөвлөгөөний цагт амжиж багтаж ярина гэж байхгүй. Тэгээд зөрүүлээд та ингээд ямар мэрэгчлэр сурах сонирхолтой, та ямар мэрэгчлээ, ямар ажлын туршлагатай вэ гэхлээр ингээд өөрийнхөө мэдээллийг бас хэлэхгүй байх жишээтэй тий. Энэ их хөвгтэй юмуд бас болно. Тийм байна. Тэгэхээр та бас тиймэрхүү ерөнхий асуултуудаа ер нь та өөрөө үнэхээр хүсчил байвал онлайнаар өөртөө хараад уншаад мэдчихэж байгаарэ. Тэгээд тэр 30 минутынхаа зөвлөгөөнд хэрэгтэй зүйлүүдээ ярилцаад авсан дээр шүү манайхаа энэ дээр хэлчихье. Тэгээ мэдгүй зүйлс гараад бас асууж болно. Ирээд уулзч болно, татгаж болно, мессеж бичиж болно, тий, мэйл бичиж болно. Манайх бол холбогдох зөндөө суугаад байгаа шүү. За тэгэхээр ер нь одоо ингээ Австрали улс маань бас ингээл за байсаж байгаа л энэ одоо immigration-ийнхаа хуулинд те ингээл оюутны одоо ер нь визний хуулийн дээр одоо ингээд immigration-ийнхаа хууль дээр өөрчлөлтүүд бас ингээ оруулаад ингээд нэлээд ингэдэг л те. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн өөрчлөгдсөн хууль дүрмийн талаар мэдээлэл өгвөл. Хамгийн сүүлд гэх юм бол олон улсын оюутнууд оруулж ирэх тэр квота байгаа шүү дээ. Тэр квота бол бас нэмэгдсэн байгаа. За би бүр яг exact тоог нь юу очижээ. Гэтэ ямар ч байсан нэмэгдсэн байгаа. За тэрнээс гадна англи хэлний шалгуур IELTS-аас гадна PTE гэж манайхан чи хөгдөг шүү дээ. PTE-гийн шалгалтууд онооны хувьд босгонд буурсан байгаа. Тийм. Тэгэхээр ер нь одоо IELTS-ийн оноогоороо болохгүй байгаа гэдэг хүмүүс маань PTE өгвөл PTE-гийн онооны босго нь арай доор байдаг гэж тийм болж өөрчлөгдсөн байгаа. Тэр бас нэг талаараа айгүй даваа талтай мэдээлэл шүү. Тийм айгүй даваа талтай мэдээлэл. За тэрнээс гадна одоо энэ general skilled migration те одоо энэ байнгын оршин суугтай холбоотой мэдээллүүд бол бас өөрчлөгдөж байгаа. Бүгд өөрчлөгдөж гарч дуусаагүй байгаа. Хамгийн ихнийх нь гэхэд одоо Queensland-ийн бол сая гарсан байна. За
бас маань яг явах гарч байгаа. Бас ингэ эцэслэгдэж дуусаагүй л байна л да. Тэгэхээр бас ер нь бол нэлээд өөрчлөлтөд орж байгаа шүү байнга оршин суух дээр бас. Зарим юмараа бас арай амархан болоод байна. Яг одоо өөрчлөгдөж чинь гэж хэлвэл одоо яг сайн болж өөрчлөгдөд байгаа юм уу? Сайнаар өөрчлөгдөд байгаа юм уу? Муугаар өөрчлөгдөд байгаа юм уу гэж бодож ш магадгүй. За олон улсын оюутнуудын хувьд бол эрэх квотыг нь бол нэмсэн олон оюутан орж ирнэ. Англи хэлний оноог нь бууруулсан байна. Тэгэхээр бас сурах боломж нь одоо ихсэн тий. Байнга оршин суух дээр бас айгүй хатуу нөхцөлтэй байдаг байсан мужууд маань жоохон солруулж जैन хитрхи баг юутай байсан бол жоохон чангаруулж जैन тий. Янз иймэрхүү. Тийм ээ тий. Яг нөхцөл болгон дээр бас өөрөөр ингэж чангарч суларч байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Тэрнээс нэг үд сулраад байна гэсэн тий. Сул болж байна гэсэн. Тийм. Тэгээ бас за яг энэ бас хамгийн сүүлийн үеийнхта арай орохгүй жоохон дээш нэг жилийн өмнө 2 жилийн өмнө орох юм болов. За энэ 485 виз тий. Төгсөөд дараа нь төгснөө дараах ажлын виз гэж ярьдаг. Энэ визэн дээр бас насны ядгаар тогтоож өгсөн байгаа. 35 хүртэлх насны хүмүүс маань зөвхөн 485 виз мэдүүлж болсон. За хэрвээ судалгааны магистраж орж төгссөн бол 50 хүртэлх насны хүмүүс энэ визийг мэдүүлж болдог болсон. За тэрнээс гадна за тийм ер нь бол нэг юмрхүү. Тийм ээ. За тийм байна. За тэгэхээр ер нь манайхан бас виз мэдүүлэхдээ юун дээр их алдаад байна вэ? Бас ерөнхий алдаа гаргаад байгаа тэр алдааг нь бас хоёлоо бас энэ боломжийг ашиглаад хүмүүстээ бас хэлээд үгүй тий. За хамгийн түрүүнд гэх юм бол мэдээж хэрэг материал бүрдүүлэлт. Материал бүрдүүлэлтэн дээр айгүй хянамгаа хандах хэрэгтэй. Ер нь бол бас яг зөвхөн одоо ингээ эйженситэй датаад тий юмаа ингээ датаад хайчихгүй өөрөөсөө бас ингээ материалуудаа яг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж өгснө гэдгээ бас баян хянжаах шаардлагатай. Дээрээс нь оюутны захиан дээрээ тий айгүй сайн яг суралцах төлөвлөгөөгөө яг бичих хэрэгтэй. За мэдээж хэрэг энийг нь бид нар бол сайжруулж бичиж өгч байгаа л доо. Гэхдээ анхны драфт нь тий таны яг өөрийнхөө санаа өөрийнхөө зорилготой яг одоо нийцчих шаардлагатай. Тэрнээс гадна санхүүгээр бас маш сайн одоо ер нь л одоо ингээд бодоход визний одоо тэр хариуг гаргаж байгаа хүн нь одоо нэг хүн гээ ширээний хаард цугаал таны материалыг хараад сууж байгаа гэд тэр хүний өнцгөөс тавиад хараад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо яг юу гэдэг чинь ингээд тэгчүүл ингээд тэгчээл та гэд аргалцтай л дээ манайхан ч. Яг болох үедээ болно гэхдээ зарим үедээ бас тий нөгөө хүний хадлаас бас бодоод үзэх хэрэгтэй. За дээрэс нь агентлагуудаа маш сайн сонгох хэрэгтэй. Одоо сүүлийн үед чинь бас зөндөл болохгүй сонсогдоод иржтэй баахан. Скамд болсон тий. Боломж бичиг баримт бүрдүүлээд явуулсан гэх шиг ийм юм ч одоо хүний визний түүхэнд ингээд харт толбшиг үлдчихэж байгаа байхгүй. Тэр нь тэгэл одоо айгүй хэцүү шттэ одоо цаашдаа ямар үр дагавар гарах вэ? Зөвхөн таны ирээдүг гэхгүй тий таны одоо тантай хамааралтай хүмүүст нөлөөлнө. Дээрээс нь монголчуудад нөлөөлнө гэх мэтчлэн тий бусад монголчуудад нөлөөлнө. Зэрэглэл буурах интерчтэй энэтэй салбартай байгаа байхгүй манай Монголын зэрэглэг буураад байгаа интернэс. Тийм байна тий. Тэгэхээр бас та бүхэн манаас бичиг баримтаа сайн яагаад тий бас юу байж магадгүй хүмүүс яг ингээд тэр захиан дээрээ тий яг зүгээр нэг энгийн бас бичих биш яг үнэхээр өөрийнхөө бас тий жага зорж байгаагаа бас нэг зүгээр нэг албан ёсоор мэдэгдэх биш тий яг үнэхээр яг өөрийнхөө чин сэтгэлээсээ тэр дотроо байгаа зүйлээ гаргаад бичих юм бол бас тэр чинь бас уншиж байгаа хүн нь за үнэхээр сурахыг хүсэж байгаа хүн байна гэдгийг нь бас мэдэгдэн штэ тий захианаасаа ч гэсэн яг жинхэнэ одоо жинхэнээсээ суралцах гээд байгаа хүн юм уу яг жинхэнээсээ сурыг дэвшээ гэж байгаа хүн юм уу гэдэг үүднээс бичнэ. Одоо манайхны ихэнхдээ бичиж өгдөг захиа гэх юм бол юу байдаг л та. За одоо жишээ нь гэдэг чинь төгсөөд эргэж ирээд Монголдо яах вэ гэж тэнгүүт Монгол улсаа хөгжүүлнэ. Би манайхад санаа нь гоё. Айгүй гоё санаатай тий.
Монгол улсаа бүгдээрээ л хөгжүүлмээр шүү дээ. Тэгмээ тэр чинь ганц тэр өгүүлбэрийг чи одоо хүн болгоо явуулаад байл бас тий. Шаардлага хангахгүй байхгүй. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг чинь хэрэг мэдэгдэхгүй найз нөхдөөс ч юм уу тий. Тэгээд хамд амжсан ярианаас ингээд сонсоод тэгээд тэрэндээ итгээд ингэж тэрнийгээрээ явцдаг гэх юм уу? Яг мэрэгжлийн хүний зөвлөгөөг авах хэрэгтэй. Ямар нэгэн одоо татгалзал авчлаа гэхэд одоо татгалзал авсны араас тэр чинь бас жоохон асуудлууд хүндрэлтэй болоод ирнэ шүү дээ. Тэгэхээр тэр асуудлуудаас зайлсхийхийн тулд мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө аваач яг итгэл даах хүнээс тий. Тэгэхгүй одоо зүгээр амд амжсан тэгж байгаа тэгцэн гинлээ тэгчч болдсон байл шүү дээ гэдэг ч юм уу тий. Жоохон ингэ одоо буруу л нэг гээд байна л да. Муу юм дээрээ бас жоохон санаа гаргачих гэдэг талтай шүү. Тэгээ нэрээ бас тэг ингэдэж штэ. За одоо нөгөө нэг хөрөнгийн баталгаа, банкны баталгаа гэдэг айгүй бас нэг хүнд асуудал ах шиг байна л да. Яг визэн мэдүүлэхдээ. Тэгэхээр энэ бас нэг банкны баталгаа гаргана, найдвартай гаргана гэсэн постуудээс группүүд дээр явж идэг те, Facebook групп дээр. Тэгэхээр тэр юу нь хүмүүст яг юу гэж тэрний талаар яг юу гэж хэлмээр байна. Одоо юу нь тэгэж за мэдээж тэр чинь юу гэсэн үг юм гэхээр мэдээж хууль бусаар л одоо банкны баталгаа гаргаж өгнө л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тийм байдлыг ер нь Австралийн immigration тэрэнд итгэдэг юм уу? Одоо яг энэ дээр хоёлаа гоё. Миний зүгээс бол би бол хизээч тийм easy тэг нэг аргыг нь олчих бас улсын immigration биш байх шүү. Мэдээж тэр хүмүүс чинь нарийн шалгана зүгээр нэг өнөөдөр орж ирсэн мөнгийг тийм байна та хэдэн сая төгрөгтэй байна $1,000,000 байна за гэд итгэхгүй байх гэж бодож байна. Итгэхгүй угаасаа. Тэгэхээр яг яаж бас энэ immigration-ийн бас хүний яг ингээд үзүүлсэн тэр банкны баталгааг нь яг яаж хардгийг ямар үндслээр хардггүй тэрийг бас хэлжүүлдэг. За банкны баталгаан дээр сүүлийн үед маш нарийн шалгаж байгаа. Тэрийг бас бүр яг онцолж хэлмээр байна. Яагаад тэгэхээр одоо сүүлд виз мэдүүлсэн хүмүүс одоо хариугаа үлээж ирсэн хүмүүс дээр маш олон тооны хүмүүс дээр санхүүгийн баталгаан дээр нэмэлт материал шаардсан. Одоо зөвхөн тодорхойлолтоор орсон хүн байсан бол хуулгын шаардж байна тий. Энэ өмнөхөө их усрыг яг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөх гээд бүр лавшруулж асуудаг байсан байна. Тэгэхээр одоо зүгээр ингээд мөнгө оруулаад тодорхойлолт гаргаж авчаад тэгээ буцаагаад мөнгөө гаргаад авчдаг тий. Тэгэнгүүт визнийх нь хариу гараагүй байхад дараагийнх нь одоо нэмэлт материал шаардаад ирж байгаа байхгүй юу? Хуулгаа харуулаа. Энэ мөнгө одоо хэр удаан байршсан бэ? Гэдэг. Тэгвэл одоо үнэхээр тэ байршуулсан хүмүүсийн хуулгыг харах юм бол гинт их хэмжээний мөнгө орж ирсэн ээ. Заагаад маргааш нь ч юм уу нөгөөд нь гаргацсан тий. Тийм тохиолдлууд байгаа үед энэ бол янзлахад айгүй хэцүү асуудал. Тэгэхээр ер нь бол урт хугацаанд дансаа бэлдэх. За тэгээд орлогоо тодорхойлох тий. Орлогоо сайн тодорхой гаргаж ирэх шаардлагатай байгаа. За тийм санхүү дээр тэгэхээр яг та бүхэн маань бас өөрсдөө яг үнэн визээ гаргуулъя. За өнөөдөр тэр одоо нөгөө хүмүүс ба надад барайд идчих бах та. Мэдээж тэр бол банкны баталгаа гаргана гэдэг чи яг тэр хүн үнэнгээсээ мөнгөөрөө хийж байгаа. Тэгтээ Австрал бас хизээш тэр чинь зөвшөөрөхгүй. Тэгэхээр та өөрийнхөө бас мэдүүлж байгаа тэр боломжоо бас алдж байгаа бах шүү. Яг тэр одоо тэрий чинь мэдлээ дахиад лавшруулаа асууж гин. За тэр үед нь та баталж чадахгүй бол ингээд өөрийгөө бас ингээд балдж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэрийг бас мэдээж за өнөөдөр маргааш би явна. Маргааш одоо тэ шийдэл тэ за ерөөсөө Австрали яваа. За ерөөсөө хөөцөлтөд эхлэе гэж биш өөртөө хугацаа өгөөд бас өөрийнхөө санхүүгийн бас saving хадгаламжаа нээгээд мөнгөө баагаар оруулсан байх. Дор хаяж нэгээс 2 жил ч юм уу 1 жил ч юм уу тэ. Тэгэж айгүй их хэмжээний мөнгө яригдчихэж байгаа л та. Гэхдээ яг 1 жил 2 жил ингээ яг өөрөө бас ингээд цуглуулсан цалингаараа цуглуулсан байх.
тэрийг батлаж харуулах нөхцөлтэйгээр бас та бүхэн маань бас тэр банкныхаа баталгааг бас гаргаж байгаарэ гэж бас тэрэн дээр бас айгүй том зүйл хүмүүс маань алдаадах шиг харагдаадах шиг байдаг шүү дээ. Харин тий одоо юу гэдэг чи зүгээр төр зур ингээд мөнгө байршуулад ингээд болчтой штэ хуулахаар ингээд болчтой штэ гэд бас яаж зарим тохиолдолд азар гарцсан байж болно. Гэхдээ тэр хүний гарсан байлаа гэдэг тэр хүний анзаарахгүй ингээд гарсан байлаа гэд таны материалыг шалгахгүй байж байна гэсэн үг бол ерөөсөө биш. Тэгээ дээрээс нь манайхан мөнгө оруулчаад тэгээ шууд гаргацдаг. Тэнгүүд чинь Монгол тагаа банкнот руу элчингээс бүр ингээд мэйлээр бичээд тийм үү? Эсвэл залгаад ч юм уу тий яаж гэдгийг мэдэхгүй. Гэтэ ямар ч байсан энэ мөнгө нь стил таны таасанд байгаа юу гэдгийг нь шалгадаг, асуудаг. Тэр бол бүр яг баттай. Тийм үү? Ямар амьд. Тэгэхээр тэр чинь одоо банкнаас нь асуугаад тий одоо ингээд байгаа юу үгүй юу гэдгийг нь асуудаг байхгүй. Тэгэхээр Монголд байгаа одоо бидрийг одоо яаж мэдэх вүтэй гэдээ бас бодож иш магадгүй. Тэр бол тийм байдаг шүү. Айхтар тийм л айхтар уул шүү дээ одоо тэгээд гэхдээ одоо бүр улам ер нь ингээ бодоод хахад жил ирэх тусам улам л ингээл зөвөн болоод байгаа санагдаад байгаа байхгүй одоо хүн болгоны гаргаж байгаа ингээ жижигхэн трикүүдийг ингээд залийг ингээд за олон жилийн өмнө мэдтгүй байсан бол одоо ингээл өдөр болгон ингээл жил ирэх тусам за энэ олон орны маш олон орны хүмүүс Австралид ирэхийг хүсэж байгаа, ажиллахыг хүсэж байгаа, амьдрахыг хүсэж байгаа. Цалин өндөр гэх мэтчлэн нөхцлөөс болоод Австрал руу айгүй олон улсын иргэд наашлахыг хүсэж байгаа. Тэгэхээр тэр орны хүн болгон энэ тэгэхэг одоо хаанч байдаг. Тэр орны хүн болгонд бас нэг жижиг сажиг жижигхэн юм зал гаргадаг л ахал та. Тэгээ тэр болгон чи нэг тим юм гарвал нэг тийм нөхцөл үүсэх юм бол за тэрий чинь бас ингээд анхаарал тавчих. За ингэдэг юм байна. Тэрийн тэгвэл ингээд шалдчихъя гэд их мэс айгүй улам нарийн болоод байгаа. Биш харагдаад байна. Айхтар улсын тэгээ бас нөгөө sorry. Зүгээр. Тэгээ бас түрүүн сүүлд гарсан шинжилгэлтээр хэлхээ мартсан юм бас байгаа юм байна. Визний хураамж тэгээ элчингээс авдаг визний хураамж бас аягүй өндөр болсон. За. Тийм. Үндсэн оюутан маань өөрөө 2000 австралид болдог. Хит байсан шүү. Тэр чинь нэг санийжийн баг байсан. Яана би одоо хуучин үнийг марцсан байх юм аа. Тийм үү. Сүүлийн үед дандаа 2000 гээд тий нэлээд өссөн. За нэг 800 байсан гээд багтаагаар хэлээ хичвэл 3-9 азаад идчихгүй байгаа намайг. За 2000 болсон юм тий. Тийм ямар ч гэсэн 2000 болсон. За хоёртаа маань. За тэгэхээр чангараал байна, үнэн нэмэгдээл байна. Тэгэл Австрал улс шунаал байна, аваал байна. Манайхан тэгдэж шүү дээ. Цалин өстой нэрэ цагийн өстой нэрэ тит юм байна, өстой нэрэ цөм хийчих юм байна гэж боддог тийм. Яг юм дээр энэ улс хэдэн нүрийн татвар авдаг лээ гэдэг чинь бол амар ахгүй. Таны яг үнсээ олсноос чинь шалтгаалаад за 32 центээс за 45 центийн чинь хүртэл $1 45 центийн чинь хүртэл авч татвар авдаг тийм улс байгаа шүү дээ. Тэгэхээр баг таны ажилласан мөнгөний чинь талыг татвар давнаа л гэсэн. Баг худлаа хүн хэлэхэд бол яг үнэнээс бол яг тийм л амар өндөр татвартай газар. Тийм ч учраас өнөөдөр ийм гой хөгжилтэй, цэвэрхэн, сайхан орчинд бас иргэдэд амьдруулж чадж байгаа ийм мундаг орон татвараач өндөр аавна юм болгон дээрээ мөнгө аавна ерөөсө хөдөлгөөн болгон дээр л одоо бүх юмн дээр л татвар яригдэж байна. Бүх юмд бас үнэн өсөөл явж байгаа. Манайхан тэгдэж штэ нэг Монголд байгаа хүмүүс маань Монголд юм өсөд байгаа юм шиг Монголд махны үн, сүүний үн өсөд энд ч гэсэн бас өсдөг. Гэхдээ мэдээж та тэгж байгаа. Цалин зөрөөтэй штэ. Нэрэл цалин зөрөөтэй. Гэхдээ бас л адилхан л энд бол татвар нь бол аюу өндөр юм болгон дээр татвар авдаг. Аюу өндөр газар. Би бол бүр саяхан яа энэ Австрал улс чинь нэрээс аргагүй юм даа л гэж бодож байсан. Тэр нөгөө хуучин одоо Англи гэдэг улсын тэр олон 100 настай тэр улсын хууль гэдэг чинь бүр энэ олон жилдээ засагдаж янзлагдаад түрстаа нэр ард иргэдийг бол зөв яаж хөдлөл
татвар авч болох бүх нөхцөл байдлыг нь бүрдүүлээд төгс хууль зохион байгуулсан тэр хуулийг нь авчираад Австрали гэдэг шинэ улс дээр авчираад тавьчихж байгаа учраас үнэхээр бол та бол нэрээ энд яг иргэнийхээ өрхийг гүйцэтгээд бүхэл татвараа төлөөл янз бүрийн төрлийн татваруудаа төлөөл явахаас аргагүй болж байгаа. Тийм ч учраас гоёч орчин бүрдүүлж чадж байгаа гэж харж байгаа шүү дээ. Энэ татвар гэдэг дээр би бас нэг юм нэмийг хэлье. Юу яадаг? Манайхан ч ихэвчлэн энэ бас юу яадаг шүү дээ. Бэлэн мөнгөөр ажилладаг тий, кэшээр ажилладаг. За тэгэнгүүт айгүй гоё мэргэжлэр ажиллаж байгаа заяа. Листэнд байгаа, эрэлттэй мэргэжлийн листэнд байгаа, тим мэргэжлэр ажиллаж байгаа. Тэгээ одоо дагалдангаар тий, эхнэрийнхээ дагалдангаар ч юм уу, өөрийнхөө дагалдангаар тухайн мэргэжлэрээ ажиллаж байхдаа бэлэн мөнгөөр ажилласан байдаг. Бэлэн мөнгөөр ажилласан байгаа тохиолдолд тэрийг нэг ажлын туршлага тооцоолоход айгүй хүндрэлтэй. Яагаад гэхээр та одоо такстаас одоо зугцсан байх шүү дээ. Одоо бэлэн мөнгөөр ажиллаад тэгээд тэр нь одоо байнгын оршин суух виз руу одоо явах хүсэлтэй байгаа хүмүүс ирж байгаа шүү дээ. За би энэ мэргэжлэр одоо ингээд 4-5 жил ажилтан туршлагатай байна гэх юм уу. Болж штэ. За та энэ шаардлагыг хангах чинь хоёулаа тэгвэл ингэчий тэгчий. За тэр материалуудаа аваад ирэнгүүт. Асуудал нь би кэшээр ажиллаж байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр 4-5 жилийн хөдөлмөр айгүй харамсалтай тавьчих байгаа байхгүй юу? Тэрийг нотлох бүр үнэхээр хэцүү. Ер нь бол айгүй хүнд. Тэгэхээр одоо ингээ хайрын цуглуулсан хоригдлол гинэ туршлага тий. Тийм ээ тий. Тэгэхээр нэрээ одоо бас төмөр дээр ажиллаж байгаач, тэр цэвэрлэгэн дээр ажиллаж байгаач, тэр тийм хүмүүс маань бас мерсэр бэлэн мөнгөөр ажилдаг тийм үү. Тэгээд мэдээж тэрийг яг бас өөртөө ABN-ээр ажиллаж байгаа болохоор өөртөө хүмүүс өөртөө мэдүүлэх хэрэгтэй байдаг бахал да. Татвараа тийм үү. Тэгэхээр яг мэргэжлийн хүний үүднээс яг юу гэж хүмүүстэй зөвлөх вэ? Одоо яг сая бас гоё жишээ гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр мэдээж та өнөөдөр татвараас цутаагаад бэлнээр аваад мэддэхгүй явж болноо тийм үү. Гэхдээ та үнэхээр PR болохоор бол бас мэдүүлэх хэрэгтэй бол цаар чинь тийм үү? Харин тийм. Тэгэхээр одоо эхлээд та ажиллаж байгаа мэргэжлээ дээр жагсаалтанд байна уугүй гэдгийг шалгах хэрэгтэй. Бүр шалгаж мэдэхгүй бол тий мэргэжлийн газарт нь хандаад асуулгач болно. Тэгэнгүүт та одоо жишээ нь манай можаанууд тий карпентер гэж яригддаг. За можаан байна, бэлтааны ажилчид гэж ярьдаг тий тайлер. За эдгээр ажилчид ялангуяа тий ихэвчлэн одоо кэшээр ажиллаж байдаг байхгүй юу? Яг хамгийн сүүлийн хүн дээр болохоор яг ингэсэн 4-5 жилийн бэлтааны ажилчин ажлын туршлагатай. Гэхдээ бүгд кэшээр авсан. Бүр ингээд дансаар нь ч орж ирээгүй. Тэгэхээр одоо энэ хүнийг ажиллаж исэн гэдгийг нотлох баримтууд байхгүй болчих жоохгүй. Хичнээн ажиллаж исэн туршлагатай чадна гэдэг амаараа хэлээд байвч цаасан дээр баримт байхгүй бол тэрийг Австралийн элчин одоо үнэхээр энэ хүн чадах юм байна гэдэг хүн одоо хүн болгонд чаднаа гэд хэлээд байж чадна шүү дээ. Тэгэхээр яг цаасан дээр буусан тэр ажлын туршлага гэхэлэр яг тэрийг яаж нотлох вэ гэхэлэр таны цалин авчаасан, татвар төлж исэн ажлын газрын тодорхойлолт зэрэгээр те батлах боломжтой. Тэгвэл тэр батлах нотлохоонуудаа та одоо ерөөс аваагүй байна гэсэн үг гоё. Тэгэхээр их халгаатай энэ та бүхэн байна бас бодолцоорой. Та үнэхээр цааш та байнгын оршин суугчийг авахар бол бас одоо та бас арай өөрөөр бодоорой. Хэрүү хайхуу нутагтаа сурчаад харина гэж байгаа бас өөр тийм үү. За тийм ээ. За тэгвэл хоёул аялын бизнесний талаар ярина. Хоёулаа нэг товчхон аялын бизнесний талаар яриад подкастт оруулъя. Тэгэхээр аялын визийг ер нь мэдүүлээд одоо өмнө нь нэг саяхан тэгсэн шүү аялын визээр сургалтын виз рүү оруулах тийм нөхцлүүд аягүй саяхан хэдэн жилийн өмнө боломжтой байсан болцгоосон ч бах ихэнх нь бас сургалтын визийг аялын визээс одоо ярина одоо ер нь хэр болж байна. Тэгэхээр одоо сургалтаар ирчээд биш аялын визээр ирчээд сургалтын виз рүү оруулж болох уу? Тэр бол болохоо байсан 24 оны 7 сараас хойш шүү. Тэгж таамаглаж байна. Ямар ч байсан ингэж болохоо ойлоод болцоо одоо it's for old news болчлоо тий. Visitor-с аялын бизнес сургалт руу орж болохгүй. За 485-аас дахиад сургалт руу орж болохгүй. Нөгөө ажлын бизнесээ тий.
дахиад сургалт руу орж болохгүй гэсэн ийм залтууд орж ирсэн байгаа. Тэгэхээр яг энд байхдаа бол та сургалтын визээр солих боломжгүй байна. Гэхдээ манайхан ч бас угаасаа нэг тийм юу байдаг штэ. Нөлөө пол гэж ярьдаг те. Цоорхой. Цоорхой бас байна. Гэтэ бас жоохон эрсдэлтэй. Гэхдээ ер нь бол боломжгүй бас биш. Та тэгэхээр яг тэрийг ойлоо тусдаа бас ингээд хүмүүстэйгээ зөвлөгөөгөр ярьчих тийм үү энэгээр ярихгүйгээр. За тэгээ. Гэтэ эрсдэлтэйгэр юм байна те. Аха. Тэгэхээр ер нь аялын виз мэдүүлж байгаа хүмүүс за жишээлбэл одоо бас хүмүүс гайхаж байгаа шүү дээ. За ингээд мэдүүлж үзээгүй хүмүүс бас байгаа. Монголоос бас мэдүүлээ. За эсвэл аав ээж маань ирүүлэх гэж байгаа. За найздаа ах эгчтэй аялын виз мэдүүлэх гээд бас сонирхож байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр аялын визэнд ер нь за банкны баталгаа хэрэгтэй байдаг юм уу? Аялын виз шүү дээ. Банкны баталгаа хэрэгтэй байдаг юм уу? Тэгээ одоо яг юу шаардах ёстой байдаг юм бэ гэж асуув. За хамгийн түрүүнд гэх юм бол аяллаа зорилго тий. За зүгээр газар үзэх гээд явж байгаа юм уу? Эсвэл хин нэгэн дээр очих гэж байгаа юм уу? За хэрвээ хин нэгэн энд байгаад урьж байгаа тохиолдолд тэр хүний визний нөхцөл ямар байдалтай байгаа юм те? Тэр хүн хэр байгаа юм гэдгийг олгоруулж өгөх хэрэгтэй гэсэн. Юу сурж байгаа юм уу? Виз нь ямар байгаа юм гэдгийг нь олгоруулж өгнө. За дээрэс нь нэмээд санхүүгийн баталгаа шаардлагатай. Яг адилхан та энд ирээд аялах чадамжтай юм уу гэдгийг харна гэсэн. Ирчдэг, аялна гэдээ ирээд байдаг те. Тэгсэн чинь юм үзэх одоо гадуур явах тэр мөнгө нь байгаа мó танд гэдгийг нь одоо шалгана гэсэн үг. За тэр нь ойролцоогоор нэг 10-аас 15 мянган австрал доллар басандаа нэг хүний байршуулж харуулвал зүгээр. За тэрнээс гадна аяллаа төлөвлөгөөгөө гаргадаг. За аяллаа төлөвлөгөө нь манайхан жоохон overwhelming болоод байдаг те. Яана одоо би юу гэж бичих юм бэ? Зүгээр л ээж аваагаа авчих гэж байгаа штэ гэдэг те. За тэгэнгүүт яг одоо ээж аваа би энэ газрыг үзүүлнэ. Бид яг ийм төлөвлөгөөтэй аялнаа гэдэг төлөвлөгөөгөө гаргаж өгөх хэрэгтэй гэсэн. За тэгээд тэрнээс гадна нислэгийн тезээ оруулсан байвал бас зүгээр боломжтой бол. За тэгээд санхүүгийн тодорхойл мөнгөө дансан байршуулсан мөнгнөөс гадна тэр орлогоо бас яаж олсон юм бэ? Энэ аялах мөнгөө яаж олсон юм бэ гэдгийг харуулна. Бас уу? За. Бас харуулна. За одоо яаж хийд юм уу? Тэтгэврт гарсан юм уу? Эсвэл тэтгэврийн мөнгө авд юм уу? Энэ мөнгийг яг яаж олсон юм бэ гэдгээ бас давхар харуулнаа гэсэн. Дээрээс нь хамгийн чухал юм нь эргэж ярих нотлохоо. За буцаад яг Монгол ирэх юм уу? Хансаад үлдчихгүй үстэй гэдгээ баталж харуулна гэсэн. За тэрэн дээр нь юу гэдэг чинь те? Эргэж ирээд одоо миний энэ байр үлдэж байна. Байр би ч одоо энэ дээр байртай хүн шүү дээ. За ээж аав эмээ өвөө те ах дүү нар маань энд байна. Ажлын байр маань энд байна. Миний амьдрал энд байна гэдгээ нотолж харуулнаа гэсэн үг. Тэр нь таны эргэн ирэх баталгаа болдог байхгүй юу? Тэрнээс гадна нийгмийн даатгал төлөхтэй, нийгмийн даатгал төлдөг байх шаардлагатай. Тэрийг яагаад буцаж ирэх шалтгаан гэж үзээд байгаа юм бэ гэхэлэр нийгмийн даатгалаас чинь үүдээд нэг тэтгэвэр авдаг. Тэтгэврийн Монголдо тэтгэврт гарна гэж бодоод ер нь бол тэр улсад татвар төлөөд даатгал төлөөд яваад байна гэдгийг харуулдаг байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол маш сайн эргэж ирэх нотлогоон дээрээ бас ажиллах хэрэгтэй. Бас тийм айхтар байт юм уу? Би одоо за 11 онд ирсэн. Тэгэл 5-6 удаа гэлээж аваагаа хадмыгаа гэл ингээл авчраал ингээл явахад айхтар нэг тэгж айхтар асуугаагүй. Дагаа байхгүй юу? Одоо жишээлбэл сая бол бүр бараг л нэг сургалтын виз мэдүүлэх гэж байгаа юм шиг л амар болсон биш те. Тий одоо ер нь юм чангарсан шүү. Тийм байна тий. Тэгээд бас болдог юмуд нь болохоо болоод өөрчлөлтүүд их орж байна. Тэгэхээр хараа. За тэгээд мэдээж аав ээжээ ихээр чинь бас тэгэл тэтгэврт гарсан настай хүмүүс байгаа тийм үү? Хөгшин хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс маань хүүхдүүд дээр ирж байгаа юм чи хүүхдүүд нь нөгөө аяллахын зардлыг нь л даахад л байлгүй дээ. Дааж л таарна шүү дээ. Тэгээд дээрээс нь тэр хүмүүс үлдээд хаа холдвол гэжтэй одоо тэгээд нэг айхтар харлаа юм уу ингээд амар яагаад чихгүй л бас тэрийг айхтар шалгадаг болчихжээ. Тэгвэл тийм амар чангартай юм. Ер нь бол тийм. За тэгээд энд байгаа хүмүүс нь хүүхдүүд нь бас тий аяллахын зардлыг батлан даагч захиагаар оруулаад
өөрсдийнхөө банкны баталгааг үзүүлдэг тийм. Өөртөө бас тэгээд цалингүйс байнга тогтмол ордгоо гэснийгээс харуулад банкны баталгаагаа үзүүлээд за тэгвэл айхтар нарийн болсон юм шүү дээ. Тийм ер нь бол нарийн болсон. Тэгэхээр эргэлзээд авах юм бол бэрхшээн үндээр зөвлөгөө аваа гэдэг чинь байгаа байхгүй. Энэ их өөрчлөлт энэ их бизнесний өөрчлөлтийг хүн болгон одоо ингээл байнга уншиж судлаа тийм. Хүн болгон уртаа ажилтаа, хүн болгон уртаа амьдралтай тийм. Энийг байнга судлаад уншаад байна гэдэг бол угаасаа боломжгүй. Би өөрөө ажиллаж байгаа хүн мөртөл тийм. Чи байнга ингээд сураад өглөө болгон манайх ч одоо хурал хийгээл нэгэндээ шинэ мэдээллүүд хэлж өгвөл тийм. Тэгж байгаа хүн энэ мэдээлэлтэй ойрхон байна уу гэхээс одоо зүгээр ингээд байж байгаа хүн мэдээллүүдээ авахд бас жоохон хүндрэлтэй байдаг ба. Тийм учраас яг энэ мэрэгжлийн хүмүүс идэгч орж ирээд байгаа шүү. Тийм бэлтгэлгүй байх. За тийм байна. За тэгээ хоёулангийн ер нь подкастын маань хугацаа бас дуусах төгч जैन. Тэгээд бас асуугаагүй үлдээсэн асуултаа байвал одоо бас энэ хормыг бас чамд үлдээ. Яна. Юм ярьж байгаа энэ дээрээс юу ч бодож амжсангүй. Ер нь хүмүүстээ бас юу гэж хэлмээрэн за Монгол Австралид амьдарч байгаа монголчуудаа бас юу захиж хэлмээрэн эсвэл тэгэрээ ингэрээ гэ бас өөрийнхөө бодол санааг илэрхийлвэл. За ямар ч байсан Австралид ирэхээр зорж байгаа хүн байх юм бол за мэдээж яг түрүүний ярьсан тий бүх бичиг баримт санхүү эдгээрийг бол must зохицуулах шаардлагатай. Тэрнээс гадна сэтгэл зүйгээ бас сайн бэлдээсэй. Сэтгэл зүйгээ тий одоо энэ чинь хүний нутагт ирээд өчнөө юм үзэн штэ. Тэгээ хийж үзээгүй ажлаа хийж үзнэ. Таарч үзээгүй хүмүүстэйгээ ярьж үзнэ тий маш олон орны хүмүүстэй ярьж үзнэ. За тэгээд хүний нутагт чи янз бүрийн болно. Тэр болгон дээр одоо сэтгэлийн хаттай байх юм шүү. Тэгээд зорж явахад ер нь бол нэ тэг болдгиймаа болох гэж хичээж байгаа цагт болдгий шүү л гэж хэлмээр. Хэлгээ яах. Та тэгээд монголчуудаа бас энэ дэлхийд ялангуяа энэ сайхан төв улсад болох одоо Австрали улсад гэр бүлэрээ одоо ирж сурч ажиллаж амьдрах сайхан боломжуудыг бас нээж өгч байгаа. Одоо учрал чамд одоо цаашдынхын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Танд ч гэсэндээ амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд бас хамгийн сүүлийн бас суудах зочноор орж байгаа учралтаа баярлаа. Тэгээд тэгээд өнгөрсөн 5 жилийн хугацаанд бас 100 сонирхолтой бас зочдын маань Австралид амьдралын түүх, тэдний зөвлөгөө, санал бодол, мөн бизнесийн туршлагуудыг багтаасан одоо 100 подкастын дугаарыг одоо хүлээн авч таалан сойрхож одоо цацаад байгаа 5 жилийн турш бас байсан үнэн ч сонсогч нартай маш их баярлаа. За тэгээд одоо цаг сайхан болчихлээ. Тэгээд Австралид байгаа монголчууд, залуучууд, бүсгүүчүүд маань бас одоо олон мэдээлэлээр дүүрэн бас олон reels, short-ууд, подкаст, влогуудыг бас сонсогч нарт бас Австралийн бараг бүхэл мэдээллүүдийг бас авч чадгаар болсон юм штэ. Тэгэхээр тэгээд Австрали гэх энэ том төв улсад одоо ажиллаж амьдарч суралцаж хөгжиж дэвжиж байгаа те монголчуудаа цаашдын хүссэн зорилго бүхэн нь биелэх болтугай гэсэн бас сайхан ерөөлөөр бас одоо энэхүү подкастынхаа хамгийн сүүлийн дугаараа өндөрлөе. За тэгээд Сидней хотоос учрал Мельбурн хотоос цацаа нар ярилцлаа. Баяртай манайхаа. Баяртай.
Free audio post-production by alphonic.com.